юм минийхэн чи. Шинжлэх хувцснууд ингээ урдчлаад өмсчихээ. Болоо чамаг харъя. Саяхан оперчгийг зүгэж. Хамцаа өмсгөл гадаа хүүтэн даарна. Би тэд одоо гацуур модоо авах гээд гарах гэж байна. Өчтөр гараад юм олсонгүй өнөөдөр одоо ста гар амьд гацуур авч тавих юм одоо. Энэ жил гой нөгөө химэл гацуурнууд нь ер нь айгүй эрт Германд эрт ерөөсө гацуураа засаад гэр орноо засаад явчихсан юм байна. Тэгээд гой гацуур гадуур ерөөсө олдохгүй байгаа байхгүй. Тэгээд энэ жил болохоор амьд гацуур аваад тавьж амьд гацуур ч гоё үнэртэй гэрт гоё яг нэг ой модны гоё үнэртэй болоход гоё яж маа. За модоо авсаа. Амьд сая энэ дэлгүүр дотор юм өвлийн өвөөгийн бэлэг гэдэг энэ хүүхдүүдэд ч гэж бүх хүмүүс ийм гоё шоколад тарааж байна. Миний шоколад хаана болоо ээж нь аад нь үлдээсэн юм шүү дээ. Ийм дэлгүүрээс амьд гацуур авчлаа. За, ёолко туслаа. Гацуур модоо тасна да. Яа? Окей. Гой үнэртэй юм байна. Зурагтныхаа доор бас ийм амьд гацуур тавьсан. Гой үнэртэй байт юм байна. За. Биш. Усаа игээд ингээ гацуураа байрлуулад тэр хөвгчийн дундартал тэгэл ус нэмэх юм байна те? Дундраал байвал. Снэм жоо бас хөвгчийн. За. За ёолко чимглээл өстэй завгүй байна. Тэгээ ийм хараа ийм нэг төмөр байд юм байна. Ийм жижигхэн ийм ёолкны модны чимэглэл дүлгдэг энэ их хөөрх юм а. Ингээд амар нөгөө зангидаад утасгүйлгээ зангидаад ингээд авахгүй ингээд чимхэ болоо. Тэгэл ёолкноос өлгөчнө. Энэ их зүгээр юм байна. За ёолк маань иймэрхүү болж байна. Хаанаас зүчүүл зүгээр нэг эндээс зүч. Ийм бас гоё шигтгэхтэй бас байт юм бэл. Энэ жоо хүнтэй. Гадасаа. Энэ эндээс Юу? цав хаан байсан чи. Дуусцаа нэг цав байлуу байхгүй лөө. Наадах чи бас За, орой болсон байна. Одоо орой 6:30 минут болж байна. Тэгээд ямар ч байсан гэрээ гоё чимэглээд, гацуур модоо гоё засаад яатсан. Тэгээд та бүхэн тэгээд хуваалцъя. За, үүдний хэсэг болохоор энэ үүдэндээ ингэж чимгэлсэн. Үнэртүүлэгчнийхээ савыг бас ийм хөөрхөн сав игээд дээр нь ингээд хүүн шиг цас шиг ингэж хийсэн. Ийм хөөрхөн гацуур нь лаа авч чимгэллээ. За тэгээ энэ дээрээ болохоор өөрсдөө шинжлэр авахулж ирсэн зургуудыг мэдчилгээнүүдтэйгээ хийсэн. За тамөрөө гацуур модоо чимгэлцэн. Амьд гацуур мод авч чимгэллээ. Энэ их гоё үнэртэй, их гоё байд юм байна. За тэгээ энд ингээд жижигхэн хот байгуулсан. Тэгээд хөөрхөн. Яг тэгээд энэ компьютерийн ширээнийхаа дээр нь ийм хөөрхөн жижигхэн амьсны дэлгүүд ингэж чимгэллээ. Цонхоо ингэж чимгэллээ. Манай бага охин энэ зургийг сонгож авсан.
Оо, богоо гацсан шүү. Яах вэ? Эдгээр. За. Тэр гацуурны гэрлийг бас асуугач. Тэр гацуурны. Манай хоёр чинь доотойгоо хөршөөс бас бэлэг аваад бэлгийн дотор нь ингээд 5 евро эзэлсэн нээж байна. За бүдэн маань юм болсон. Манайх ер нь улаан өнгийг энэ жилээ шинэ жилдээ голцлон хэрглэж байгаа. Тэгээд ийм боллоо. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday. За хоёр охины өрөөнд болохоор энэ гоё юм цагаан хэрэглэл бас яг ийм гоё шинжилээ зурагтай юм гоё цагаан хэрэглэл юм биш хийдсэн. Тэгээ энэ ханын ингэж хэрэглээр тэмдэглээд тэгээ цонхныхын давцан дээр нь болохоор бас нэг юм хөөхөн өөрсдийнх нь сонгож авсан тоглоомнуудыг ингэж тавьж өгөөд тэгээ чимгэлж өгсөн байгаа. Тэгээ энэ манай том охин 6 биш одоо 6 жилийн өмнө авч ирсэн хамгийн анхных нь ёлт нь ийм хөөрхөн жижигхэн ёлтгүй байдیں۔ Тэгээ энэ хоёрын өөрсдийнх нь өрөөнд нь засаад өгсөн. За би гоё гэрлийн унтрааж байгаад харуулъя. Манай хүүхд хичээлээ хийж байгаа л одоо нэг жоохон чөлөө аваад. Энэ хоёрын өрөөний тогтчлт шинжлээ. Тэгээ ийм нөгөө нэг өдөр болгон нэг бэлэг задлагдаг. Дотор нь ингээд чихэр ч юм уу, тоглоом ч юм уу дуртай юм хийгээд өгдөг. Тэгээ яг миний жоох алдаа нь энэ хитрхи жижигхэн юм уудтайг авсан чинь дотор нь бас том юм хийх болохгүй болохоор би энд нь ингээд өлгчдөг байхгүй. Тэгээ ийм дараа жил бүр илүү гоёыг авч өгнө. За унтлахын өрөөнийх болохоор бас ийм гоё юм өстэй цагаан хэрэглэл авсан гоё юм шинжлээ. Тэгээд цонхтойгоо давцсан болохоор бас ингээд гацууртай чимгэлсэн байгаа. Тэгээ энэ бас нөгөө амьд гацуурны юм бас юунаас ингээд тавьчихсан. Энэ өрөөндөө бас бүрхэн энэ цонхондоо бол ингээд гэрлийн унтраач чаар болохоор ийм галтгооны өрөөний цонхон дээр ингэж чимгэлээ. Цонхон дээр бас стикер наагаад энэ цэцэгний савнууд дээр бас стикер наацаа. Наадаг зургнууд наагаад. За тэгээд энэ цаган дээр бас ингэ наасаа юу хөөрхөн чимгэлээ. Банны өрөөнийх бол ийм усанд орохдоо ингээд лаанууд таасаад ингээд тэгээ мэдээж өвөө. За тэгээд бас ингээд энэ савнуудаа ийм энэ ерөөсөө ийм наад хуулаад ямар ч юм юу үлдэхгүй цав маа үлдэхгүй ийм наадаг стикер наацсан байгаа. Цэцэг мэцгэндээ бас ийм гоё гялтхар юм дэвсээд өгцөө. За ингээ банны өрөөний чимэглэл. За шинжлэгээ гэрээ гоё чимэлсэн юу гэж яах вэ?
За бид нар ямар ч байсан ингээд гэрээ гоё чимээ өөрсдөө хүснээр гэрээ гоё чимэглээд хавтантэйгээ хуваалцлаа. Бас жоохон дутуу юмнууд бас байгаа. Тэгээд бид нарыгаа бас заваараа аванда бүгдээрээ л нөгөө одоохондоо нөгөө сургуультай ажилтай хүмүүс чинь цаг заваараа хагас бүтээсэн өдрөө гэрээр гоё засаж амьдлаад тэгээд аминдаа амжуулаад байгаа шүү дээ. Яг ингээл хаяад нөгөө оройдоо гэртээ ирэл юм хүмүүсийн ингээл блог бичлэгүүдийг үзэхээр гацар мацараад цацгаар яана хоцолдоо шүү дээ гэж нилээ хичээлээ. Тэгээ энэ 7 хоногт ямар ч гэсэн амжуулаад гол юмнуудаа хийгээд авлаа. Тэгээд бас баг зэрэг дараа нь бол баг зэрэг жоохон юмнууд тасвар өөрчлөх юмнууд бас гарч ирэх л ахал та. За тэгээ дараагийн блог хүртэл баяртай.